За сайн бацхан бүгдээрээ өнөөдөр 10 дугаар хичээлээ үзье. Тэгээд өнгөрсөн хичээл дээр амлсан ёсороо өнөөдөр болохоор функц үзнэ. Function гэдэг англи хэлээр. За тэгэхээр өнөөдөр function гэдэг нь болохоор ямар үед хэрэгэлдэг гэхээр ямар нэгэн кодны юм блок байдаг. Одоо нэг ийм код бичсэн хэсэг байна гэсэн үг. Тэгээд хэрвээ тэр кодных нь хэсэг нь одоо ерөөдөө програмын явцад одоо их хэмжээний код хийжээлээ гэж бодоход тэрэнд маш хэдуудаа ашиглах хэрэгцээтэй болвол функц бичих нь амар байдаг. Яагаад гэвэл зай хамин нь тэгээд дээрэс нь нэг бичсэн кодоо шууд олон удаа хэрэглэж болно гэсэн үг. Тэгээд ямар ч одоо янз бүрийн код гэж болно шүү дээ, тийм. Тэгэхээр энэ функцийг нь болохоор яаж хийдэг гэхээр функц гэдэг нь болохоор нэг юм функц гэж тодорхойлж байгаа. Тэгээд дотор нь нэг код байна гэсэн үг. Тэгээд нэрнийхэн тусламжтайгаар тэр одоо функцийн нэрний тусламжтайгаар тэр доторх кодыг нь болохоор олон удаа ашиглаж болно гэсэн үг. Тэгэхээр одоо би энэ дээр ингээд юу яасан байна? Ингээд монгол хэлээр багнахын бичсэн байна. Функцийг бол заавал definition гэж эхэлдэг. Def гэдэг нь болохоор английн definition гэсэн үг. Тодорхойлох гэсэн англи үг байгаа. Тэгээд энэ нь болохоор Python дээр юу гэж хэрэгэлдэг гэхээр def гэж бичдэг. Тэгэхээр энэ функцийг одоо ийм нэртэй функцийг тодорхойлж байна гэсэн үг. Тэгээд энэ хаалтаа онгойлгож хаагаад тэгээд хоёр тодорхойлох цэг тавьдаг. Тэгээд шууд enter дарчингууд одоо юу чинь одоо тэр маус чинь тий курсор чинь болохоор шууд нөгөө ингээд урд талаас зааваад ингээд өөрөө юу ачдаг. Тэгээд энийг нь болохоор урагшаа болгож болохгүй тий яг энэ байгаа газар нь байлгах хэрэгтэй байдаг. Тэгэх юм бол тэрэн дотор бичсэн юмнууд нь болохоор энэ функцэд хамаарсан кодны хэсэг гэсэн үг. Тэгэхээр ингээд одоо энэ нэр гэсэн газар нь болохоор одоо ямар нэгэн нэр тодорхойлж бичнэ тий функцийн нэрийг нь өөртөө тодорхойлоод тэгээд биччихэн тэгээд энэ хаалтыг онгойлгож заавал хаах хэрэгтэй. Тэгэнгүүтээ 2 цаг тодорхойлох 2 цаг авдаг. Тэгээд тэрний дараас болохоор кодыг нь энд бичдэг байна. Тэгээ ерөнхийдөө бүтцэн нь болохоор ийм байдаг. Тэгээд юунд ямар одоо код хэрэгтэй байгаагаас шалтгаалаад мэдээж функц нь харсангуй жижиг том янз бүр байж болно. Тийм байгаа. За тэгэхээр хамгийн ихнийхэн функцийг бичээ. Одоо энэ кириллээр бичгээр жоохон миний энэ кирилл суулгаагүй байгаа болохоор би нөгөө нэг англиар бичээ явуулъя. Say hello. Одоо сайн уу гэдэг сайн уу гэж хэлдэг ийм функц бичээ. Одоо сайн уу гэж хэлдэг нь надаа дандаа хэрэгтэй байдаг тохиолдолд би одоо зүгээр л сайн уу гэж хэлдэг тийм функц бичээ. Тэгээд шууд латин үсгээр биччихье. Тэгэхээр одоо энэ нэг функц нь болохоор миний бичсэн функц болохоор өөрөөсөө дандаа сайн уу гэж принтлдэг гэсэн үг. Тэгээд одоо функцийг одоо ямар нэгэн функц бичсэн бол тэр функцээ дуудах хэрэгтэй тий. Тэгэхээр нэрнийхэн тусламжтайгаар одоо өмнө ингээд сайн уу say hello гэсэн үг болохоор энэ тохиолдолд одоо миний функцийн нэр нь байгаа. Тэгээд нэрнийхэн тусламжтайгаар одоо юу яадаг? Тэр функцээ дуудаж ажилуулдаг бахан дотор нь байгаа кодыг ажилуулдаг ахна. За тэгээ ингээд run гэх юм бол одоо би энэ нь болохоор би одоо функцээ дуудаж байгаа гэсэн үг. Тэгэнгүүт дотор нь байгаа код нь ажиллах хэрэгтэй. Тэгтэл дотор нь байгаа код нь болохоор зөвхөн принтлэх одоо тий зөвхөн принтлэх гэсэн үүрэгтэй ийм функц байгаа учраас одоо тэр функцийг ингээд сайн уу гэд гараад ирлээ. Хэрвээ би энийг одоо комментлаад одоо ажиллагааг болгочих натуртай. Энэ чаас. За одоо инглиш гэж бодоход
би энэ функцийг ингээд дуутахгүй болвол энэ print нь ажиллахгүй шүү дээ. Ягаад гэхээр энэ print гэсэн одоо хэвлэх гэсэн энэ команд нь болохоор зөвхөн функц дотор явагдаж байгаа учраас одоо ингэх юм бол юу ч гарахгүй гарч ирэхгүй хараад ямар ч одоо үйлдэл хийгдэж харагдахгүй байгаа. Яг тэгэхээр бид нар энэ функцад нөгөө нэг ажилуулаг байгаа учраас дуудаагүй учраас тэгээд энэ print нь бол зөвхөн функц дотроо ажиллана гэсэн үг. Зөвхөн тэр функцийг дуудсны дараа л энэ print нь гэсэн одоо энэ код нь болохоор ажиллана гэсэн үг. Энийг нь болохоор англиар одоо би дуудах гэж хэлж байгаа шүү дээ. Call function гэж байгаа. Call гэж хэлдэг. Одоо англи хэлээр те функцээ call хийх гэдэг. Тийм ба. Одоо яг монгол хэлээр хэлж байгаатай адилхан call гэдэг байна. За тэгээд одоо ямар нэгэн функц өчлөө гэж бодоход бас юу яах вэ? Энэ нөгөө зөвлөгөөний юунад гарч ирдэг. Одоо ямар нэгэн функц өчлөө гэж бодоход бас ямар нэгэн параметр авдаг байвал зүгээр те. Ямар нэгэн одоо гаднаас ямар нэгэн одоо өгөгдөл аваад тэгээд тэрнийг нь дотроо кодн дотроо боловсруулад тэгээд надад гаргаж өгдөг байвал зүгээр. Тэгэхээр тэр параметрыг нь болохоор хаана хийдэг гэхээр тэр параметрыг нь болохоор энд хийж өгдөг байгаа. Одоо энэ тохиолдолд одоо гаднаас нэр аваад тэгээд нэрээ бичсэний дараа нэр бингэж бичсэний дараа сайн уу анараа гэдэг ч юм уу тийм функц байлаа гэж бодоход одоо энэ дээр name гэсэн параметр авна. Тэгэнгүүт одоо нөгөө string-ийн маягаар нэр одоо энэ параметр нь энэ дээр хэрэгэлжээ. Тэгээд одоо энэ зөвлөгөөг нь авчаа. Тэгээд харлын тавьдаг. Тэгэхээр одоо энэ гаднаас одоо энэ функцэнд болохоор гаднаас name гэсэн одоо ямар нэгэн параметр аваад энэ тохиолдолд болохоор хэн нэгэн хүний нэр байна. Тэгээд тэр параметрыг нь болохоор энэ сайн уу энэ хартаа энэ дээр би юу хацсан борооч тавьж байна. Одоо тийм name гэсэн параметр нь одоо энэ синхронтой болсон байгаа. Тэгээд энийг нь одоо string-уудыг залгаад тэгээд printlэхтэй энэ функц нь болохоор printlэхтэй сайн уу жишээлбэл anar гэл тэгнэ гэсэн үг. Тэгэхээр би одоо энэ функцийг дуудъя гэж бодъё. Тэгэх юм бол одоо би нэр өгөхгүй шүү дээ тий. Тэгэх юм бол ингээд юу яаж байгаа? Одоо ямар нэгэн параметр хийхгүй шүү дээ тий. Тэгээд шууд ингээд дуудах юм бол заавал гаднаасаа параметр авах хэрэгтэй учраас энэ нь болохоор type error гэдэг алдаа зааж байгаа. Тэгэхээр нэг одоо параметр надад хэрэгтэй байна. Тэрийг надад өгөөч гэж name гэсэн параметр хэрэгтэй байна гэж ингэж хэлж байгаа. Тэгэхээр энэ дээр заавал параметр авах хэрэгтэй. Жишээлбэл анараа гэж тий. Тэгэнгүүт сайн анараа. Энэ зааваг болохоор одоо сайн уу гэж өччихэд тэгээд заавал зүгээр энэ дээрээ тэгээд name бороод тэгээд энэ ахурлын тэмдэг нь болохоор залгаа явж болно. За дахиад өчөөд үзье. Тэгэнгүүт сайн уу анараа гэж. Тэгээд нэг ийм сайн мэдлдэг зүгээр ийм функц биччихлээ. Тэгээ ямар ч код байж болно те үүргээс хамаарат. За тэгээд ерөнхийдөө энд одоо бидний энэ бичсэн функц нь болохоор ерөөсөө тэр функцийг дуутгал юм болвол шууд үйлдэлээ хийдэг нэг юм функц бичсэн байгаа. Шууд зүгээр хэвлдэг те принтлдэг ийм функц бичсэн байгаа. Тэрнээс биш одоо ямар нэгэн код ингээд бичлээ гэж бодоход тэрийг өөр нэг кодонд хэрэгжилж байгаа бол тэндээс үр дүнг нь өгдөг байх хэрэгтэй тий. Тэхийн тулд яадаг вэ гэхээр одоо харуулъя. Бүгдээрээ эхлээд одоо тоон нэмдэг зүгээр тийм функц бичээ. Тоон нэмдэг definition add гэд тэгээ хоёр параметр авна. Эдрийг болохоор та нар өөрсдөө дараа нь одоо ерөнхийдөө ямар ч одоо нэг параметр одоо энэ дээр бид нар name гэдэг нэг үг авсан тий параметраар энэ дээр болохоор өсгөр авч болно ингэж авч болдог байгаа. Тэгээд одоо
та нарт нэг хэлэх юм нь болохоор одоо өөр нэг ямар нэгэн юунд хэрэгжилж байгаа бол одоо нэг юм одоо тэр код бичсэн үр дүн нь хэрэгтэй байдаг тийм функц бичиж байгаа бол return гэж хэрэгэлдэг байгаа. Return гэдэг нь болохоор тэр утгыг одоо тэр кодонд бичээд тэгээд гарсан хамгийн сүүлийн утгыг нь хэрэгэлдэг. Тийм үр дүн нь одоо тэр функцийнхаа үр дүнгийг нь эргүүлж ингэж өгдөг тийм юу байгаа. Команд байгаа. Тэгээд энийг болохоор энэ функц дээр ашигладаг. Тэгэнгүүт одоо бид нар хөлөж байгаа юм яа. Тэгээд ингэж байгаа тий. Тэгэнгүүт одоо энэ яа гэхлээр A, B гэсэн хоёр параметр аваад энэ функцийн гаднаас аваад тэгээд дотроо энэ A дээр нэмэх нь B гэсэн үйлдэлийг хийгээд тэгээд тэр гарсан үр дүнгийг нь батааж өгнө гэсэн үг. Тэгэхээр энэ зүгээр нэмэх үйлдэл хийдэг функц байна гэсэн үг. Тэгэхээр одоо бид нар тэр утгыг нь одоо гарсан утгыг нь юу яадаг байх хэвээр тийм result гэдэг нь үр дүн гэсэн үг байгаа. Тэгээд би одоо зөвхөн нэмэх үйлдэл бол хийж байгаа. Энэ дээр хийх функц бичих шаардлагагүй. Гэхдээ функцээ тайлбарлахын тулд би ингээд хийжээ. Тэгэнгүүт одоо ямар нэгэн тоо оруулна. Одоо өгсөн тоогоо энэ дээр одоо бид нар зөвлөсөн багаар 5, 7 гэсэн тоонууд байна. Тэрийг нь авчээ. Зүгээр хэлбэр байхын үднэс энэ зөвлөсөн тоонуудыг нь авчээ. Энэ нь болохоор энэ нөгөө гарч ирээд байгаа нэг юунуудыг та нар мэдж байгаа шүү дээ. Би өмнө бас нэг халт тайлбарлажсэн. Энэ нэг гарч ирээд байгаа энэ текстүүд дараагийнхан код энэ төр нь болохоор энэ нөгөө хиймэл аюу ухааных нь Visual Studio Code-ийн хиймэл аюу ухааных нь зөвлөгөөнүүд байгаа тий. Ингэж хэрэгжилж болно, тэгж болно гэсэн иймэрхүү зөвлөгөөнүүд байгаа. Тэгээд хуучин болол ийм байдаггүйсэн тий. Яг аажгаар арай сайжирч явсараа одоо бол бүр нэлээд амар сайн болсон байгаа. Тэрнээс жишээлбэл Jupyter Notebook дээр би одоо ингээд бичлээ гэж бодоход нэг тэгж араас нь яг тийм ийм зөвлөгөөний юмнууд гарч ирээд байдаггүй. Тэгээ одоохондоо бүгдээрээ ийм хэлбэр юм бичиж байгаа учраас тэрнээс биш их хэмжээний код бичих юм бол энэ нь бол зарим тохиолдолд зарим юм дээр мэдээж айгүй хэрэгтэй. Тэгвэл зарим юм дээр бол өөрөө яг ингээд араас нь код бичээд яваад таардаг. За тэгэхээр тэрийг ойлгох хэрэгтэй шүү. Энэ нь болохоор зөвлөгөөний юм гарч ирээд байгаа. Заримдаа би болохоор авчаад байгаа тий зөвлөснийг нь за окей энийг нь жишээгээр авчаа гэл тэгэж авчаад байгаа. За тэгэхээр одоо яа гэхлээр би зүгээр нөгөө үр дүнгээ принтлэгдсэн тий. Тэгэхээр үр дүнгээ одоо result гэдэг variable дээр би нөгөө нэмэх юугаа юу яцсан байгаа тийм үр дүнгээ яцсан байгаа. Тэгэнгүүт надад одоо хэдийг өгнө гэсэн 12 гэсэн тоог хэрэгүүлж принтлэн гэсэн үг тийм. Энийг одоохондоо комментлж тэгэхээр нөгөө код нь бичигдэхгүй. За тэгэнгүүт энэ 12 гэдээ гараад ирлээ. Мэдээж зөв. Яг тэгэхээр бид нар энэ функцээ бичээд тэгээд хоёр параметр гаднаас аваад тэгээд return гэдэг нь болохоор энэ параметрыг гаргаж өг гэд ингэсэн байгаа. Тэгээд хамгийн сүүлд нь result-а болохоор энэ variable-ийн нэр дээр result гэсэн нэр дээр хадгалаад үр дүнг нь тэгээд тэр result-а принтлж байгаа. Тэрэн дээр болохоор энэ нийлбэр нь хадгалагдсан. Энэ функцийн үр дүн нь хадгалагдсан байгаа гэсэн үг. Бид нар одоо энэ дээр болохоор нөгөө функц дуудаж байгаа шүү дээ, тий? Дуудаж байгаа. Тэгэхээр доторх одоо хоёр параметр хэрэгтэй. Тэр параметр нь ерөнхийдөө нэмэх үйлдэл байгаа учраас дандаа тоонууд байх хэрэгтэй. Энэ дээр бид нар тодорхой тоо хийсэн ч болно, тий? Юу нь болох хэвээр. Эсвэл бүхэл тодорхой гэдэг нь аагүй. За тэгээ үйлдэл хийж болно. Тэгээд 12.5 гэдэг гаргалаа. Тэгээ дээрэс нь нөгөө эхэлж хийж байгаа хүмүүсийн одоо эхэлж сурж байгаа хүмүүсийн нэг юм нэг юу байгаа. Одоо нэг юу вэ? Нэг юм алдаа байдаг. Тэр нь болохоор одоо print-ийг болохоор return таандураад байдаг. Print бол ерөөсөө хэвлэх гэсэн үйлдэл хийж байгаа л тийм одоо нөгөө үйлдэл хийж байгаа тийм команд байгаа. Одоо принтлдэг хэвлдэг те одоо энэ терминал дээр жишээлбэл энэ доор ингээ хэвлдэг ийм үйлдэл хийж байгаа. Return гэдэг нь болохоор өөр.
return гэдэг нь болохоор тэр функцийн утгыг гарсан үр дүнгийг нь буцааж ингээд одоо ямар нэгэн үр дүнгийг нь гаргаж өгдөг байна. Тэгэнгүүт энэ return print хоёрыг жоохон ялгах хэрэгтэй. Тэгээ мэдээж одоо би та нарт ингээд одоо янз бүрийн үйлдэл хийж үзье тийм. Одоо бид нар ингээд аргашаага болчлаа гэж бодоход шууд tab дээр дараад ингээд энэ заа авах хэрэгтэй. Заавал энэ зааг нь авах хэрэгтэй байдаг. Intent гэдэг санагтаад байна. Intent авах хэрэгтэй байгаа. За тэгэхээр одоо энэ дээр нь ямар нэг үйлдэлүүд яж болно те. Би одоо жишээлбэл add гэж хэлэхгүйгээр зүгээр arithmetic үйлдэлийг одоо юу гэж функц гэж тэгээ arithmetic гэдэг нэртэй тэгэнгүүтээ A, B гэсэн гаднаас 2 параметрын утга авдаг. Тэгэнгүүтээ одоо энд яна гэхэлэр T гэсэн тоон болохоор A дээр A гүрчгэн биш T гэдэг нь тэнцүү шүү. Тэнцүү A үрчгэн B нэмэх нь B нэмэх нь B үрчх нь А дээр нэмэх нь B гэдэг ч юм уу те юу ч бичээд байгаа. Нэг юм арифметик үйлдэл хийдэг юу гэж одоо нэг юм үйлдэл хийдэг definition функц бичээд тэгэнгүүтээ тэр одоо үр дүнгийг нь те энэ нь болохоор одоо функц дотор байгаа код нь байгаа. Тэгэнгүүтээ тэр үр дүнгийг нь болохоор энэ дээр буцааж гарсан үр дүн гэсэн утга буцааж өгдөг байгаа. Тэгэнгүүт би одоо result ч болохоор одоо юу биш болсон. Add гэсэн функц байхгүй болсон. Arithmetic гэсэн функцтай болчихсон байгаа. Хэлбэр функцэд авчи зүгээр шалга одоо юу тэ зүгээр ийм хэлбэр функцэд авчи. Тэгээд тэгэнгүүт result нь болохоор одоо энэ хоёр гаднаас 2 параметр авдаг. Тэгэнгүүт result дээр тэр үр дүн нь энэ функцийн дуудсан функцийн үр дүн нь хадгалагтаа тэрийг нь болохоор бид нар харахын тулд тэрнээс дандаа printled авах шаардлага байхгүй шүү дээ. Println гэдэг нь болохоор бид нар нөгөө ингээд гарсан үр дүнгийг нь одоо энэ хийж байгаа үйлдлийн үр дүнгийг нь өөрсдөө харах гээд байгаа болохоос биш тэрнээс биш одоо ямар нэг юм том кодонд хэрэгжилж ялаа гэж бодоод одоо return C гэж учраас би шууд arithmetic тэгээ 2 параметр ордог тэрийг л энэ тэнд хэрэглээд явчихна гэсэн үг. Одоо ямар нэгэн өөр коднуудад хэрэглэх хэрэг гарах юм бол тэрийг яагаад явчихдаг. Тэгээд функцийг бол мэдээж бүх кодонд хэрэгэлдэг мэдээж хэлбэршүүлдэг. Тэгээд нэг юм функц очичаа тэгээд тэрийг энэ тэнд хэрэглээд ингээд явдаг байгаа. За тэгээ нэг printled үзээ тэгэнгүүт ямар нэг тоо гарч тийм 110-аас одоо энэ arithmetic үйлдэл хийсэн хариу нь бидэрт printlэгдээд энэ дээр болохоор би printled зүгээр өөрөө харах гэдэг болохоор яаж байгаа. Тэрнээс биш ингэх шаардлагагүй зөвхөн энэ arithmetic гэсэн юг яг юм хувьсагчиг л аваа явуулчихна гэсэн үг тийм энэ тэнд кодонд ашиглаад явуулчихна гэсэн үг. За юм байгаа. За тэгээ өнөөдөр функц үзлээ. Тэгээд ирээдүйд угаасаа кодон дээр айгүй их функцүүд янз бүрийн функцүүд бичнэ. Тийм болохоор хангалттай нөгөө дадлагшин. За тэгээд одоо ингээд ерөнхийдөө эхний 10 суур одоо нэлээд суур гэсэн юунуудыг үзлээ. Одоо ойлголтуудыг Python кодын ойлголтуудыг үзлээ те. Тэгээд энэ хичээлээ болохоор бүгдээрээ үргэлжлүүлээд 11, 12, 13 гэх мэтлэн цааш нь явна. Тэгээд ерөнхийдөө нэг 20, 30 дугаар хичээл болоод ирэхээр ерөнхийдөө нэлээд гайгүй суурьтай болчихно гэж бодож байна. Тэгээд тэрнээс хойш болохоор нэг 20 морь дугаар хичээлээс ахуулаад ч юм уу бүгдээр хөөргөн юм жижиг хэрэгцээний маягийн тиймэрхүү кодууд бичээд явчихна. Тэгээд тэрний хажуугаар би бас нөгөө юу яаж байгаа штэ машин learning-ийн код бас зааж байгаа штэ тийм машин learning-ийн жоохон юм суур ойлголтуудыг код бичих гэсэн юмнуудыг зааж байгаа. Тэгээд тэрэн дээр бас ингээд юу яагаад дадлагшаад яваарай. За тэгээд дараагийн хичээл дээр уулзтлаа. Түр баярлалаа.